За сайн байцгаана уу. За энэ удаагийн хичээлийн бүгдээ өндөр дуусан машин сургалтынхаа лабораторийн хичээлийг үзье. За өмнөх лекцүүдээр одоо үзэх ёстой бүх хэсгүүдийг үзсэн учраас энэ удаагийн энэ лабораториор бүрэн хэмжээнд хэрэгжүүлж имплементашн хийж чадхаар байна. Машин сургалт 1 2 3 гэсэн энэ гурван алхмыг бүгдээрээ хэрэгжүүлж чадхуйц болсон. За ингээд кодчл хэрэг хэрэгжүүлэхийг үзцгээе. За агуулгын хувьд бол машин сургалтынхаа энэ өдөр дуусан буюу супервайз learning хийхэд хэрэгжүүлдэг гол гурван алхмаа л програмчлах буюу кодчлох гэсэн үг. За энэ дээр бол өгдөл, за өгөр, за тэгээд тренинг буюу сургалт, за энэ сургалтын дагуу оптимизац гэж юм хийж байгаа. За тэгээд алдааны функц гэсэн энэ гурван алхам хийж таарна гэсэн. За энэ бол гүйцэд бүтэн машин сургалтын гэж хийж болно. За хамгийн хялбархан ойлгоход хялбар байдаг учраас шугамын регрессийн тохиолдлыг бидний сургалтын тухай бэлдээд энэ кодчлох хэрэгжүүлэхээр. За эхлээд бол мэдээж өгдөл. За энэ өгдөл дээр бол биднэрт аль хэдийн бэлдсэн ийм data set-ийг CSV гэсэн ийм файл байна. За энийг бол Excel дээр хэдүүлээ нээгээд үзчихнэ. За би энийг бол хичээлийнхаа групп дээр шеэрлэнэ. За тэгээд тэндээс дата авчихна гэсэн. За энэ CSV файл байна. За энэ бол үндсэндээ хоёр багантай. За хоёр баг нь хоёулаа зүгээр хоёр тоо байдаг л гэсэн. За энийг хавтгай дээр ямар цэгүүд байгаа гэдгийг зурж үзээд, за энэ цэгт хамгийн сайн тохирох шугамын регрессийг байгуулах нь машин сургалтын машинаа сургасны дагуу. За загварын хувьд шугамын регресс гэдэг бол шулуун мэдгэгчтэл байна гэсэн. За энэ Y малгайтай гэдэг бол бид нар өмнө хичээлээр үзсэн энэ бол таамаглаж байгаа гэсэн утгаар Y малгайтай гэдэг ийм тэмдэглэлийг хэрэглэдэг гэж. За W-ыг бол зарим математикийн энгийн томьёол дээр бол AB гэж байдаг. За тэр A-ийг бол W-ыг болгочоод, за W0-ыг бол B бол W0 болгочоод байгаа. Ягаад W-гаар тэмдэглээд байгаа бүтээн зэрэг зүгээр энэ бичиглийн математикийн хувьд бол ямар ч үсэг байсан хамаагүй. Энэ бол зүгээр weight буюу жин гэж юм ойлголт цаашдаа хэрэг болдог. Энэ орчин үеийн юм гэдэг юм бол ийм тэмдэглэгээр явдаг учраас энэ W гэдэг тэмдэглэгийг AB-гийн оронд сонгож авчаад байна. За загварын хувьд бол үндсэндээ шугамын мэдгэгчтэл байгаа гэсэн. За алдааны функцийн хувьд бол бид нэр шугамын регресс хийхэд бол алдааны функц ямар байдаг тухай үзсэн. За хамгийн хялбарх нь бол MSE буюу энэ хамгийн дээдлийн алдааны функц гэж. За энийг loss function буюу L үсгээр тэмдэглэж хийж байгаа. За энэ бол дундаж квадратын алдааны функц. За дундаж квадратын алдааны функц дээр бол жижиг математик гаргалгаанууд хийж болно. Яагаад гэвэл тэр Y малгайтай гэдэг бол аль хэдийн математик тэгштэл өгдсөн байгаа учраас тэрийг орлуулангууд ийм хэлбэртэй болно гэсэн алдааны функц байна. За ингээд дараа нь бол сургалтынхаа алгоритм градиент тооцооллын алгоритм хэрэглэхийн тулд бид уламжил болж тааж байгаа тухай уламжил. За тэр уламжил бодогдсон гаргалгаа бол энд байна. За энийг бол өмнөх лекцэн дээр үзсэн гэхдээ гэртээ бол бас нэг хөнгө бичиглэлийг үзэхэд гэмгүй. За ингээд математик томьёо бол энэ LW-ны LW02 бол их чухал томьёо. За тэгээд градиент бууралтын арга гэдэг бол алгоритм нь бол тухайн жингээс хасах нь альбаг үржих нь тэр уламжил болж байгаа гэсэн функц байдаг. За энийг л хэдүүлээ кодчилж, за энэ ингэснийхэн дараа бол сурах боломжтой болно гэсэн. За тэгэхээр эхлээд local editor дээр хийгээд үзье. За энэ дээр бол шинэ файл үүсгэж таарна гэсэн.
За шинэ файлаа бол нэг нэрлэчих. За нэг энэ сургалтынхаа одоо workspace руу нэлээд хуулна. Байрлуулна. За тэр мөн тэнцэн shift гээд open гээд за энэ дээр VS энэ workspace гэдгийг зүгээр товчлоо. За энийг lab 5 py чи за Python файл гэсэн. За энэ дээр ямар юмнууд хийх ёстой хөхтийн зэрэг эхлээд бол одоо хэрэглэгдэх сангуудаа оруулж ирнэ. За энэ сангууд бол за бид нөө шугмаа айлгүүрийн сан NumPy гэж үзээд за энийг бол хэрэглэнэ гэж хэрэглээд байгаа. За энийг бол одоо NumPy гэж оруулаад ирнэ гэсэн. За оруулж ирэхдээ бол input NumPy as np гэж байх нь. За хэрвээ энэ сан суугаагүй байх юм бол одоо амархан pip install NumPy гэж суулгачих хэвээр. Python дээр бол одоо бүгд суудсан байгаа гэж тооцсон. За энэ Python одоо ямар ч үйлдвэрлэлээр суулгах гэдэг хэцүү биш. За миний дээр бол одоо ID-ийн суулгах учраас ID-ийн суулсан байна гэдэг тийм мессеж гарч ирж байна консоль дээр. За ингээд NumPy гэж сангааруулаад ирсэн. За одоо бол одоо матрицуудын хооронд үйлчлэхэд бол энэ хялбархан болж байгаа гэсэн. За дараа нь бол одоо Panda гэж ийм сан бас байна. За энэ бол яадаг сан гэхээр зэрэг Google-тэй ажилласан. За энийг бас тэмдэглээд оруулаад байна. За хэрвээ Panda суугаагүй байх юм бол pip Panda гэж ингэ суулгах хэрэгтэй. За миний дээр бол мэдээж байдаг суудсан байна. За суугаагүй ингэ суулгах хэрэгтэй. Энэ командын дагуу. Яа ингээд хоёр гол сангаа оруулаад ирсэн. Яг л одоо хамгийн эхлээд үгүй Google-тэй ажиллах гэдэг байна. За дараа нь одоо ямар нэг хийх ёстой вэ гэхээр энэ өгдлөө бас харж байгаа зүгээр нэг дээр visualization гэж visualize гэж visual гэж бас за энэ графиктай ажиллах үе бол нэг дээр харахад зориулагдсан энэ сан бол pyplot гэж энэ matplotlib гэж байна. За энэ сан бол одоо хийхдээ хэрэглэгддэг Ubuntu дээр Ubuntu биш Python дээр. Я ингээд оруулаад энэ за энэ одоо энэ pyplot-ийн ACID params гэдэг энийг утга олгоод байгаа нь бол одоо энэ харьцааг энэ одоо координатын хавтгай гарна гэсэн. За энэ координатын хавтгайгийн харьцааг л одоо өгөөд юм гэсэн. За энийг ингэж оруулж үзээд энэ тоогоо солиод үзэхдээ зэрэг энэ яагаад энэ параметрийг утга өгөөд байгаа учир болоод өгдөө. За мөн matplotlib гэж энэ сан байхгүй байх юм бол саяныхтай яг адилхан pip install matplotlib гэж суулгачих нь. За ингээд хэрэгтэй сангууд бол үндсэндээ ороод ирж байгаа гэж үзэж болно. За машин сургалтын хамгийн ихний алхам бол одоо бид нэр өгдлөө бэлдэх ёстой байна. За энэ хэсгийг яаж хэрэгжүүлэхийг одоо харъя. За би бол одоо код яаж бэлдсэн байх нь. За энэ Panda гэдгээр бол энэ CSV буюу одоо энэ Excel дээр бол нэгдэж байгаа юм. Зүгээр хүснэгт ийм файл байдаг. За энэ өгдлийг одоо ингээд би дуугарж байгаа CSV гэдээ уншдаг гэсэн. За энэ X энэ датагийн allocation тэгээд гэх юм бол одоо хамгийн анх ихнийх нь багныг авч байгаа гэсэн. За Y гэдэгт нь болох тань зэрэг 1 гэдэг өчгөр бол 2 дахь багныг авчиж байгаа гэсэн. За тэгэхээр хамгийн ихний баг нь бол X ороод ирэх нь утга нь за хоёр дахь нь бол Y гэдэг энэ хөөсөгчд ороод ирэх нь. За ингээд
ингэж орж ирсэн цэгүүдээ одоо жишээ нь энийг бол одоо бид нэр байрны тоо за тэгээд тэрэнд харгалзах үн байгаа гэдэг гэж бол жишээж үзсэн байж байгаа. За энийг бол яг адилхан тэгж сэтгэсэн ч болно. Нэг нь бол одоо байрны үр өний тоо ч юм уу. За нөгөөх нь бол үнийг нь илтгэж байгаа. Ийм хоёр future гэж хэлээд байгаа. За хэмжээс гэж хэлдэг. Баг нь үүдэл байна. За ингээд одоо болохтой зэрэг энэ хоёр энэ цэгүүдээ өвдлөө дүрсэж харъя. Ямар хувийн байгаа гэдгийг. За одоо энийг ажиллуулад үзэхэд бол энэ Python файлыг ажиллуулад үзэхэд бидэрт бол өвдөл маань харагдаж байгаа хэвээр. За энэ дээр бол эндээс ажиллуулах таньсыг одоо гарч байна. За тэрийг бол одоо замыг нь бүр тодорхой заагаад өгч гэсэн. Хялбархна. За нэг бол энэ дотроос ажилласан ч болно. За зам маань болох таньсыг миний бол энэ workspace дотроо байрлаж яах нь. За нэг бол OS гэдэг ийм сангууд байдаг. Package за тэргээр бас энэ зам амыг бүтэн болгож аваад бодоод оруулаад ирдэг. За тэгэхээр одоо өвдөл маань бол ороод ирэх ёстой. За энэ бол нөгөө pipeload lib. За бидний цэгүүд маань одоо ингэж дүрслэгдэж яхана. За энэ дээр л одоо хамгийн оновчтой байх regressing шулууныг байгуулах гэдэг гэсэн. Энэ дундуур хамгийн бага алдаатай байдаг regressing шулуун. Хамгийн бага алдаатай байхын тулд бол яадаг вэ гэхээр машин сургалтаа хийн. За тэгээд машин сургалтын үр дүнд бол энэ бол одоо хамгийн бага алдаатай. За хамгийн мундаг оновчтой шулууныг олно гэсэн таамаглалын функц олж байгаа гэсэн. За одоо хоёрдугаар алхам бол хэдүүлээ загвараа тодорхойлох ёстой. За энийг бол өмнөх лекцэн дээр үзсэн. За тэрлэгийг бол одоо мэдсэн борж ойлгосон байх ёстой. Үзэж. За загвар бол мэдээж одоо шугамн загвар. Шулуун дэгштэл байж байгаа юм. За шулуун дэгштэлийг бол Python дээр бол одоо шүү. Бичиж за Python гэдэг бол одоо хамгийн хялбар хэл. За ер нь параметруудтай бол хамгийн анхны утга зайлшгүй олонч таарна машин сургалт хийхэд тулд. Тийм учраас одоо W-ны W0 доо анхны утгууд ингээд олгоцсон байх нь. За загвар гэдэг нь үндсэндээ шулуун дэгштэл байгаа гэж одоо хэлээ. Дотроо төсөөлөх нь. За гуравт нь бол одоо бид нэр сургалтынхаа алгоритм нэг одоо gradient descent буюу gradient буурлалтынхаа арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой. За тэр бол одоо томьёоны дагуу хэрэгжих ёстой. За томьёо гэдгийг бол одоо бид мэдж байгаа. Энэ бол одоо тухайн өмнөх одоо тэр утгаас нь за дараагийн утгыг нь уламжил авснаар нь хасчдаг. Тухайн уламжил авснаар нь хасчдаг. За энийг бол одоо gradient буурлалтын арга гэж хэлээд байгаа. За энэ дээр ямар юм болоод энэ нөхдөний зэрэг биднэрт бол алдааны функц байх хэрэгтэй. За энэ бол MSE гэж авцсан. За тэр MSE бол уламжил авагдаж хэрэглэгдэж байгаа. За энэ бол түрүүчийн нөгөө томьёо маань байна. За энэ математик томьёо гэсэн гаргал байсан. Сүүлийн хоёр томьёо маань. Энэ яаж гарч ирсэн томьёо нөхдөний зэрэг. За gradient буурлалтын аргаар бид нар бол одоо DLW1 гэдгээс бол W1-ээр тухайн уламжил авах хэрэгтэй. За тухайн уламжил авах гэдэг бол таахан одоо 10 жилийн математик дээр үзсэн байгаа.
тухайн хувьсгч нь байх юм бол тэндээс нь уламжлал бусдыг нь бол одоо тогтмол гэж тооцчдөг. За тэгээд жижигхэн тооцоол хийнгүүт үр дүнд нь бол одоо ийм функц гарч ирж байгаа нь одоо хас хоёрыг байх нь за тэгээд нийлбэр авах нь x i гүлчин y i-гаас нь y малгайтай байх. За y малгайтай i гэдэг бол таамаглаж байгаа функц. За y i гэдэг бол яг тухайн утга одоо бидний data CV гэсэн утгатай. CSV дотор байгаа өгөгдөл маань явж ийн гэсэн. За үндсэндээ бол гурван алхам маань бол ингээд хялбархнаар биччихлээ. За epoch гэдэг бол одоо нийт хэдэн давталт хийх вэ гэдэг энэ үе шат гэж хэлж байна. За нэг давталт хийхэд бол одоо нэг бүтэн одоо бидний сургалтын алгоритм ажиллаж байгаа гэсэн. За ингээд генетик алгоритмын ойлголт энэ төр гэж юм байдаг. Одоо олон энэ сургалтын давталт хийгдэх тусам бол машин сургалт маань бол улам сайжилж байх хэрэгтэй. Ийм одоо үндийн дагуу бол за одоо хэдүүлээ ажиллаад үзье. Ямар үр дүн гарах нь. За энэ ажиллаж үзсний дараа бол одоо олсон тэр хамгийн оновчтой машин сургалтын дүнд олсон шулууныхаа дэвшилтийг шулууна бид нэр W1 W02-ыг л олчих юм бол бид нэр одоо шулууна байгуулчих чадна. За тэгээд машин сургалтын үр дүнд бол энэ W1 W0 олж байгаа учраас за тэр хамгийн оновчтой олсон бүх шулуунаа бол дүрсэлж зурж үзэх хэрэгтэй. Зураад харч үзэх зүгээр. За тэн дээр бол мэдээж одоо нөгөө pyplot сангаа ашиглаж байна. За тэрийг яаж дүрсэлж үзэх хүүхдийн зэрэг. За энэ бол одоо биеийн өмнө бичижсэн код байна. За шулууныхаа дэвшилтийг өгөөд за дээрээс нь плотынхаа плот гэдэг. Ингээд харуулцдаг байна. За ингээд ажиллаж үзье. За энэ одоо код ажиллахаар яг хүүхдийн зэрэг эхлээд бол юу харуул өгдлөө ингээд авчна. За хамгийн ихний алхам. За өгдлөө авсны дараа бол энийг одоо харуулна гэсэн байгаа. За энийг болчих. Түрүүн бол одоо энэ бол debug маягийн зүйл байна. За дараа нь бол загвар гэдэг зүйлээ бол тодорхойлно. Яг тэгвэл алхамтуудаа яг дагаж явахын тулд энийг тодорхойлж явах. За 3 дугаарт нь бол одоо жинхэнэ сургалтаа градиент бууралтын аргаар сургалтаа хийж явах. За ингэсний дараа бол одоо бид гарч ирсэн үр дүнд нь байгуулсан шулуунаа дүрсэлж харах. Ийм л юм байна. За бид нэр бол хамгийн оновчтой шулуун бол одоо энэ ногоон шулуун. Энэ бол одоо энэ өгөгдлийн хувьд хамгийн оновчтой шулуун байна. 1000 давталт хийсний дараах за машин бол одоо ингээд та бүхэн бол одоо юу хийж үзэх хүүхдийн зэргийн давталт болгон дээр одоо шулуун хэрхэн оновчтой болж байгааг бол debug буюу одоо шалгаж үзэх хэрэгтэй. Алхам алхмаар. За тэр бол одоо их чухал. За дээрээс нь гэрийн даалгаварт бол одоо хэдүүлээ энэ бол одоо хоёр хэмжээстэй тохиолдол байна. Хоёр хөвгөлийн хувьд. За бид нар бол өмнө нь бол одоо энэ байрны өгөл гэж ийм жишээ аваад байсан. За тэр бол одоо дор хаяж 4-5 ийм фьючер буюу одоо чухал шинж тэмдгүүртэй байгаа. За тэрний тоогоор өгдлөө сурах нь. За одоо өрөөний тоо гэх мэтлэн байсан. За энийг бол өөрөө одоо өгдлийг нь ингэж 5-6 цэг тодорхойлоод за одоо харалтын төвчээд
Тэгээд тэр өгдлөөрөө шугам эргээс байгуулах нь. За энэ бол одоо бол энэ хоёр хэмжээстэй тохиолдолд бид нэр шугам эргээс байгуулж байна. За гэрийн даалгаварт бол одоо хоёроос олон хэмжээстэй. За тухайлбал бид нэр өрөөний тоо үн хоёр дээр л одоо ийдсэн байна. За гэрийн даалгаварт бол өрөөний тоо, за дээрээс нь нийтийн тээврээс одоо хэр хоол зайтай байдгүй, за одоо байрал нь ямар байралд байдгүй гэх мэтлээ. За дараа нь 3 4 хэмжээстэй байдлаар 3 ийм байдлаар суух хэрэгтэй байна. За өнөөдрийн машин сургалтын одоо гол 3 алхмын хувьд бол хялбархнаар ийм байна. За дараа бол одоо хэдүүлээ энэ болгоныг нэг пункт зургаад илүү одоо эвтэйхэн яг програмчлал зөв байдлаар нь хэрэгжүүлж явна. За энэ удаад бол их хялбархан байдлаар шугам эргээс сургаж үзлээ. За хоёр хэмжээстэй тохиолдолд ийм байдаг. За олон хэмжээстэй тохиолдолд бол яг энийг одоо адилхан аргаар гэрийн даалгаварт хийх нь. За ер нь бол одоо энэ лаб болгоны ард бол даалгавар байгаа. Энэ болгоныг бол одоо үзэх нь.